За юуны өмнө та бүхэнд энэ өдрийн амрыг хэлье. Цагдаа дотоодын зэргийн байгууллага нь хуулиар хүлээсэн гэмтэгтэй тэмцэх нийтийн хэвжээ хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг анх болон улсын онц чухал хамгаалтыг хамгаалах ажлыг хууль заасан бүрэн эрхөнд хэрэгжүүлдэг төрийн засаг байгууллага юм аа. За энэ хүү чиг үүргээ хэрэгжүүлэх мөн иргэдийн амар тайван амьдралын баталгааг хангах зорилгоор ажиллаж байгаа албаагчдыг бол тусгай шаардлага шалгуур үзүүлэлт болон мэрэгсэн байхыг бол шаарддаг. За өнөөдрийн байдлаар цагдаа дотоодын зэргийн байгууллагын хэмжээнд нийт 12,000 албаагч ажиллаж байгаас үүний 4.5 орчим хувь нь бол удирдах алтан тушаалын бүрэлдэхүүн эзэлж байна. За Монгол Улсын үндсэн хуулиар хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, мөн төрийн албаны хууль заасан чадхуйн зарчмыг бол үйл ажиллагаандаа баримталж цагдаа дотоодын зэргийн байгууллага бол өнгөрсөн оны 9-р сараас эхлэн удирдах алтан тушаал дээр сонгон шалгалтыг бол зарлаж бол хэвшээд байна. За тухайлбал өнгөрсөн 2023 оны 9-р сараас 3 алтан тушаал дээр удирдах алтан тушаал дээр 3 удаагийн сонгон шалгалтыг бол зарлаж 6 албаагчаас шалгалтын сонгон шалгалтанд оролцсноос 2 албаагчийг бол тухайн алтан тушаалд нь бол томилоод байгаа. За энэ оны байдлаар бол 78 удирдах алтан тушаалтанд 13 удаагийн сонгон шалгалтыг зарласнаас 163 албаагчийг өрсөлдүүлнэ. Сонгон шалгалтанд 50 тэнцсэн 54 албаагчийг тухайн холбогдох алтан тушаалд нь томилоод байна. За өнгөрсөн энэ удаагийн сонгон шалгалтаар бол бид энэ жилээс эхлээд бол зөвхөн дотроосоо албаагчдыг бол сонгохоос гадна ур чадвар мэргэжлийн төрийн зэргийн болон улс хууль байгууллагаас сонгон шалгалтанд албаагчдыг нээлттэйгээр урьж оролцуулсан нь бол сайн жишг болсон гэж үзэж байгаа. За дээрх сонгон шалгалтыг бол бид нар төрийн албаны тухай болон цагдаа дотоодын зэргийн байгууллага мөн төрийн албаны зөвлөлөөс батлан журамд заасан шаардлагыг хангасан албаагчийг бол сонгон шалгалтанд оролцох эрх нь бол нээлттэй. За үүн дээр бол тухайн ажлын байрын бол хууль эрх зүйн бодлогын баримтчгийн талаарх мэдлэг, асуудал төвийн шинжилгээг, асуудлыг шийдвэрлэх зэрэг нийтлэг одоо юу гэдэг шаардлагаас гадна тусгай бол сэтгэл зүйн сорил авах. За мөн өмнөж байдал, зан чанарын байдлыг бол шинжлэх ухааны үндэстэй тогтоох үнднээс бол полиграфийн аппаратаар бол шалгалтыг бол авч хэвшээд байгаа. За бид хэд бол энэ аль болохын сонгон шалгалтыг бол нээлттэй ил тод байх, шударга явуулах үүднээс бол шалгуур үзүүлэлт бүрээр нь дүгнэлтээ бол тухайн шалгуулагчны нүдэн дээр нь бол танилцуулж явж байгаа. Мөн энэ үйл ажиллагааг бол албаагчдын чөлөөтөн дээр группээр бол нээлттэй цацснаар бол альва маргаан үүсгээс сэргийлэх, ашиг сонлын зөрчлөөс ангид байх энэ боломжийг бол бүрдүүлсэн. Цаашд удирдах алтан тушаалын сонгон шалгалтанд бол бие бэлдрийн шалгуур үзүүлэлтийг хангасан байхаас гадна мөн хамт олондоо хүлээмж өсгөгдсөн байдал, за мөн илтгэх ур чадварыг бол нэмэлт энэ шалгалтын юмд бол оруулахаар төлөвлөж байна. За сонгон шалгалт бол 100% албаагч өөрөөс нь шалтгаалдаг болсон. За хуучин бол хүнээс бол би дарга болъё гэж гуйдаг. За мөн эрх хөдөлгөөний хүнээр бол яриулдаг байдал бол одоо дасан зогсоогдож байна. За өөрөөр хэлбэл удирдах алтан тушаал тухайн албаагч сонгохдохын тулд сонгон шалгалтанд орохын тулд өөрийгөө хөгжүүлдэг. Мөн өөрийн мэдлэг ур чадвараа дээшлүүлдэг зэрэг нааштай эрэг үр дүн гарч байгаа бол гарч байна гэж үзэж